За өнөөдрийн бичлэг дээр ад үзэгдэх зориг гэдэг маш сонирхолтой бөгөөд хүчрхэг номын талаар ярих болно. За энэ номын талаар урд нь бичлэг болгож оруулж ирсэн. Бас угаасаа маш алдартай болохоор уншсан хүмүүс маш олон байгаа хаа. Гэхдээ энэ номыг яагаад дахиад уншиж ингэж бичлэг болгож оруулах болсон бэ гэхээр энэний өмнө хүсэл зоригийн хүч гээд Орос эмчийн бичсэн номыг уншсан байгаа. За энэ номон дээр бол одоо гол санаа нь бол хүн бол өөрөө бүтээгч бурхны дүр төрхөөр бүтээгдсэн учраас хүний бодол одоо амнаас нь гарч байгаа үг маш хүчтэй энерги цацруулж байдаг. Тэгээд хүний ер нь бол бодол болон хүсэл нь биелэх учиртай гэж үздэг. За гэхдээ бодит байдлаар бид нэр харах юм бол яг ингээд хүсэл маань биелэхгүй байгаа шүү дээ, тий. Нэг зүйлийг хүсээд ийн бодоод ийн гэхдээ хүсэл зорилго маань биелэхгүй байгаа, тий. Тэгсэн чинь энэ номын зохиолч болохоор бидний хүсэл зорилго биелэх ёстой байтал хүмүүс өөрсдөө одоо өөрийгөө ингээд бүтээгч гэдгийг мэддэггүйгээсээ болоод буруу бодоод ч юм уу эсвэл өөрөө бүр бүтээгч бодол бодох нь байтгаа бүснүүлэгч бодол бодох гэх мэтчлэнгээр өөрөө хүн өөрийнхөө амьдралыг бүтээдэг хэрнээ бүтээгч гэдгээ мэддгүйгээсээ болоод ингээд буруу зүйл бүтээгээд ийна гэд тэгээд хүсэл бол ерөнхийдөө бол заавал биелэх учиртай. Гэхдээ таны хүсэл биелэхгүй байгаа бол шалтгаантай гэд энэ номон дээр одоо тэр шалтгаануудын талаар бичсэн байдаг. За нэг шалтгаан нь бүр ингээд маш сонирхолтой ад үзэгдэх зоригтой холбогдсон байгаа. Тэр шалтгаан нь болохоор хүний ил ухамсарын хүсэл болон тал ухамсарын хүсэл хоорондоо зөрөлдөөд идэг. Ингэж зөрөлдснөөс болоод бодит байдал дээр биелдэггүй гэж тайлбарсан байдаг. За жишээ нь одоо юу гэдэг бодитоор те ил ухамсараараа болвол ингээд бодохдоо би гоё найз нөхдөдөө болмоор байна. Олон хүрээлэлтэй болмоор байна гэж хүсэж байлаа гэж бодъё. Тэгвэл уул нь бол одоо ертөнцийн хуулиар бол би олон найз нөхдөдөө болмоор байна гэж хүсэх юм бол олон найз нөхдөдөө болох ёстой шүү дээ, тий. Тэгтэл бодит байдлаар болж чадахгүй байгаа. Тэрний шалтгаан нь далд ухамсар нь бас нэг өөр зүйл хүсэж байгаа гинэ. Жишээ нь далд ухамсар нь цаагаараа олон найз нөхдөдөө болсон чинь миний сул талыг мэдснээ намайг ад үзүүл яана. Гэх мэтчлэнгээр яг цаад далд ухамсар нь бол найзтай болохоос айгаад найзтай болохыг хүсэхгүй байгаа. Тэгээд энэ ил ухамсар далд ухамсар хоёрынх нь ингээд хүсэл нь зөрөлдөөд байгаа учраас бодит тал дээр хүний хүсэл биелэхгүй байгаамаа гэж хүсэл зоригийн хүчээр ингээд тайлбарсан байдаг. За яг үүнтэй холбоотойгоор ад үзэгдэх зориг номон дээр бол одоо хүний өнөөдрийн байгаа энэ байдал бол бүгдээрээ зоригтой гэж тайлбарладаг. Уламжлалт сэтгэл судлал бол хүний өнөөдрийн энэ байгаа байдал бол өнгөрсөн ямар нэгэн зүйлээс нь улбаатаагаар энэ хүн ийм болсон шалтгаан үр дагаврын онолоор тайлбарладаг шүү дээ, тий. Сэтгэл судлаачид бол хүүхэд насндаа одоо ийм зүйлийг үзэж тулсан юм байна. Аав ээж хоёртойгоо ийм харилцаатай байсан юм байна. Тийм болохоор өнөөдөр энэ хүн ийм байгаамаа гэж тайлбарладаг. Харин Адлер гэж хүн болохоор хүн бол тийм сул дорой биш ээ. Өнгөрсөнд юм ямар нэгэн зүйл тохиолдсон тэрнээс болол 10 20 жилийн өмнөхөөс болол өнөөдөр ингэж зовоод идэг тийм сул дорой амт хүн ерөөсөө биш ээ. Харин хүн өнөөдөр ямар байна? Энэ байгаа нь өөрт нь ашигтай учраас хүн өөрөө өнөөдрийнхөө байгаа энэ нөхцөл байдлыг өөрөө сонгож бий болгосон байдгиймаа гэж үздэг. Тэгээд одоо та аз жаргалгүй байсан ч гэсэн, одоо өвдөжсэн ч гэсэн, одоо сэтгэл готролтой байна уу ингээ те хүний хүсгүй бүх зүйлсэд танд байж магадгүй. Гэхдээ энэ байгаагаа ч гэсэн та өөрөө өөрт чинь ашигтай учраас өөрөө бий болгосон юмаа гэж Адлер үздэг байгаа. Маш сонирхолтой. Эхлээд ингээ сонсох юм бол юу вэ гэж бодмоор те. Тийм ч учраас энэхүү ном маань маш сонирхолтой хэлбэрээр бичигдсэн байдаг. Философч гэдэг нэг хөгшин одоо яг Адлерийн сэтгэл судлалыг судалдаг, өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлдэг нэг философч болон залуу хоёр ингээ хоорондоо мэтгэлцэж байгаа хэлбэрээр бичигдсэн. Энэ залуу нь болохоор уншигч бид нарыг ингээд төлөөлж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг саяны ярьсанчлан энэ философч нь энэ залууд хэлж байгаа. Хүн өөрөө аз жаргалгүй байдлаа бий болгодог. Өнөөдөр таны нөхцөл байдал ямар байна? Тэр чинь тань таалагдахгүй байсан ч гэсэн, тэрийгээ та өөрчилөхийг хүсэж байсан ч гэсэн, тэрийгээ яг үнэндээ та өөрөө сонгож бий болгосон байдгиймаа гэж хэлдэг. Тэгсэн чинь нөгөө залуу нь яг ингээ бид нар шиг те шокрол яхаараа би өөрчлөгдмөр байна. Би илүү аз жаргалтай амьдрмаар байна. Энэ байгаа зан ааш маа надад таалагдахгүй байна. Тэгтэл энийг би өөрөө сонгосон гэж үү? Тэгээ дээрэс нь энэ нөхцөл байдлыг өөрт маань ашигтай гэж үзээд би сонгосон гэж үү? Яах лээрэ гэдэг хөгшин философч болон залуу хоёр маань хоорондоо мэтгэлцэж байгаа хэлбрээр ингээд ном маань 5 бүлэгтэй 5 өдөр ингээд тэр хоёр маань мэтгэлцэж байгаа хэлбрээр бичигдсэн байдаг. За нэгдүгээрт бол трама гэж зүйлийн талаар ярьдаг тий. Трама гэхэр чи бол ингээд өнгөрсөнд авсан шарах маань өнөөдрийн бидний амьдралд нөлөөлөд байна гэж үзэж байгаа штэ тий. Харин Адлер бол саяны хэлсэнчлэн үгүй ээ, өнгөрсөнд тэр болсон явдал өнөөдөр нөлөөлж байгаа биш, ямар нэгэн зоригтой болохоор нөлөөлж байгаамаа. Харин ч хүн одоо би нэг тийм травматай гэд өнгөрсөн дурсамжаасаа тий аль нэг дурсамжаа сонгоод энэ зүйлээс болоод би өнөөдөр ийм байгаамаа гэж хэлж байгаа нь яг үнэндээ бол тэр хүн өөрөө ямар нэгэн зоригтой тэгээд тэр зоригтой шалтгаан болгох зүйлийг өөрөө өнгөрсөн дурсамжаасаа сонгоод гаргаж ирээд ашиглаж байгаамаа гэж
гэж хэлдэг. За тэгсэн чинь ингээд травманы тал дээр болохоор нөгөө залуу нь хөгшин философч дээр хэлдэг байхгүй. За жишээ нь манай нэг найз байна. Манай найз бол ингээд гэрээсээ гарч чаддаггүй. Гэрээсээ гарах юм бол ингээд салганаад идэг. Ингээд амар сандраад идэг. Гэхдээ тэр бол гэрээсээ гарахыг хүсэж байгаа. Тэгвэл ингээд таны бодлоор бол манай найз өөрт нь ашигтай болохоор гэртээ байгаад ийн гэсэн үг юм уу? Тэр чинь гэрээсээ гарахыг хүсээд байгаа штэ гэд тэгдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө философч нь тайлбарлахдаа болохоор одоо тэр найз чинь гэрээсээ гарахыг хүсэж байгаа гэдэг нь үнэн байж болно. Гэхдээ яг бодит амьдрал дээр тэр найз чинь гэрээсээ гарахгүй байгаа бол гэрээсээ гарахгүй сонголтыг хийж байгаа учраас гэрээсээ гарахгүй байх нь өөрт нь ямар нэгэн байдлаар ашигтай. Тэр нь өөрийнх нь хувьд зөв учраас тэр сонголтыг хийж байгаамаа гэж тайлбарладаг. За үүнийг бол Сократийн одоо парадокс гэж одоо ойлголтоор тайлбардаг. Сократ ингэж хэлсэн байдаг юм байлээ. Ямар ч хүн одоо зориудаар, албаар буруу, муу зүйлийг хийдэггүй маа. Харин бидний ингээ хүнлэнгийн нүдээр харахад буруу зүйл ч юм уу, муу зүйл хийгээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч хүн өөрөө ямар нэгэн зүйлийг хийж байгаа бол тэр нь тухайн агшинда, тухайн хүндээ ашигтай, зөв учраас тэр хүн өөрөө тэр сонголтыг хийсэн байдаг юм аа гэж Сократ хэлсэн байт юм байлээ. Тэгэхээр танаа найзын хувьд бол гэрээсээ гарахгүй байгаа нь жишээ нь одоо гэрээсээ гарахгүй байх юм бол тэр чинь аав ээжийнхээ анхаарлын төвд байгаа бидтэй. Аав ээжийнхээ магадгүй анхаарлыг татахын тулд гэртээ бугаад идэг байж болно. Хэрэв гэрээсээ гараад зүгээр л энгийн хүүхдүүдтэй адилхан тоглоод явчих юм бол аав ээж хоёр нь түүнд нэг их анхаарал хандуулахгүй учраас анхаарал авахын тулд гэртээ байдаг байж болно гэх мэтчлэнгээр ингээд Адлерийн сэтгэл судлал гээд ад үзэгдэх зориг номын одоо хамгийн гол онцлог бусад одоо сэтгэл судлалын онолч байна уу бусад номоос онцлог нь хэм бол хүний энэ гаргаад байгаа бүх ааш авир те хүнээс гарч байгаа бүх зүйл нь цаанаа өөрөө ямар нэгэн зоригтой байдаг. Тэр зорилгоо хүн өөрөө ил ухамсараараа ойлгож хүлээн зөвшөөрдөггүй ч байж болно. Гэхдээ л цаанаа өөрөө ямар нэгэн зоригтой байдгаа гэж үздэг. Хоёрдугаар бүлэг дээр нь болохоор одоо хүний бүхий л зовлон хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй гэж үздэг байхгүй. Гэхдээ ад үзэгдэх зоригтой бай гэж байгаа. Яагаад гэхээр саяны нөгөө зориг гэж яриад байгаачлан хэрвээ хин нэгэн хүн танд дуртай байх юм бол хэрвээ хин нэгэн хүн танд дургүй байх юм бол тэр нь өөрөө та сайн юм уу та муу юм уу гэдгээс үл хамааран хүн өөрөө танд дуртай байх нь таныг магтах нь ашигтай учраас танд дуртай байгаа. Эсвэл танд дургүй байх нь тухайн хүндээ тухайн мөчтөө ашигтай учраас танд дургүй байгаамаа. Тийм учраас таныг хүмүүс одоо магтж гин үү, муулж гин үү гэдг нь танаас хамааралгүй учраас ад үзэгдэх зоригтой буюу зүгээр өөрийнхөөрөө бай гэж хэлдэг. За жишээ нь одоо ингээд та гоё арьстай хүн байлаа гэж бодъё л да. Маш гоё арьстай хүн байлаа гэж бодъё тий. Тэгвэл таныг хин нэгэн хүн нь ямар гоё арьстай юм бэ? Ямар гоё аминдаа арчаатай юм бэ гэж нэг хүн дүгнж болно тий. Ингэж дүгнж байгаа хүн нь таныг үнэхээр та тэр хүнд үнэхээр таалагдсан да биш. Ингэж дүгнэх нь тухайн хүнд ашигтай болохоор тэгж дүгнж гин гэж байгаа. Тэгтэл эсвэргээрээ таныг гоё арьстай байтал хин нэгэн хүн нь энэ одоо арьснаасаа өөр юм боддоггүй юм уу хайшин ямар завтай юм бэ гэж дүгнж таныг муулж байгаа бол тэр нь тэгж муулах нь тэгж дүгнэх нь нөгөө хүндээ ашигтай болохоор тэгж ингэж байгаа. Жишээ нь юу яаж болно шүү дээ те нөгөө хүн өөрөө муухай арьстай байж болно. Тэгээд би өөрөө муухай арьстай учраас гоё арьстай таныг харснаа ямар аминдаа арчаатай юм бэ гэд хэрвээ дүгнжих юм бол надад ашиг болчих шүү дээ тий. Ягдгүйл би өөрөө муухай арьстай таныг гоё арьстай аминдаа арчаатай гэж дүгнжиж байна гэдэг чинь би өөрөө аминдаа арчаагүй болчихно гэсэн үг. Тэгээд дүгнжих юм бол харин эсвэргээрээ би таныг гоё арьстай болонгууд чинь юу одоо арьснаасаа өөр юм боддггүй юм уу хайшин зөвхөн л арьсаа л арчлаа байж идэм юм хайшин надад бол өстой арьснаас өөр зөндөө олон чухал асуудлууд байна гэд ингээд дүгнжиж байгаа байхгүй. Тэгэхээр таныг гоё арьстай байхыг чинь хүртэл буруу гэж дүгнэх нь тухайн хүндээ ашигтай байж болно гэж байгаа. Тийм учраас ад үзэгдэх зоригтой бай гэхээр таныг хүмүүс ад үзнэ үү, таныг хайрлна уу бүгдээрээ л тухайн хүн өөрийнхөө байр сууриас ашигтай зөв гэснээрээ л танд ингэж хандаж байгаа. Тийм учраас бус хүний танд хандах хандлагт нь та огтоосоо нөлөөлөх боломжгүй. Тийм болохоор ингээ ад үзэгдэх зоригтой бай гэж байгаа. Нөгөө талаараа ад үзэгдэх зориг дээр бас одоо эгоны талаараа аягүй сайн гардаг. Өөрийгөө бодитоор харах хэрэгтэй гэдэг. Жишээ нь яг саяныхтай адилхан та хин нэгэн хүнийг хараад дургу хүрх юм уу хин нэгний хүнийг хараад таны хайр хөдлөх ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд танаас гарч байгаа бодол хандлага мэдрэмж тэр болгон чинь цаанаа өөрөө ямар нэгэн зоригтой гэж байгаа байхгүй. Жишээ нь та өөрөө гоё арьстай хүнийг харснаа танд игдүүцэл төрөөд уурчин хүрээд атаархах ч юм уу те тийм мэдрэмж төрөөд байгаа бол тэр чин өөрөө танд ашигтай учраас л та тэр хүнд дургу байх сонголтыг хийгээд байна гэсэн үг. Тийм болохоор зоригтойгоор ингээд
эгогоо нураагаад те би яагаад энэ хүнийг харахаар яагаад миний игдүүцэл дургу хүрээд байгаа юм болоо. Миний ямар одоо юу гэдэг те миний ямар эмзэг сул талыг энэ хүн хөндөд байгаа учраас би тэр эмзэг сул талаа одоо ил гаргамааргүй байгаа учраас энэ хүнд би дургу байх сонголтыг хийгээд байгаа юм болоо гэд өөрийнхөө тэр далд зорилголуугаа өнгийгээд өөрийнхөө эгог нураагаад өөртөөгөө нүцгнэр өөрийнхөө бодит байдалтай нүүр тулаараа нүүр тулах зоригтой байх хэрэгтэй гэдэг нь бас энэ номын гол санаагаа. Тэгээд бүр хүн өөрөө өөртөө ингэж дургу байдаг шүү дээ, тий. Тэр өөрөө өөртөө дургу байх ч гэсэн тухайн хүнд ашигтай учраас өөрөө өөртөө дургу байдаг гэж үздэг. Жишээ нөгөө ингэж философч хүү хоёр маань мэтгэлцэж байгаа шүү дээ, тий. Тэгсэн чинь хүү тэгдэг байхгүй. Би бол ингэж гоё ингэж найз нөхдөдөө болмоор байна, гоё найз охинтой болмоор байна. Гэхдээ би бол ингэж хүн амтантай харилцаж чаддаггүй. Би бол ингэж новшин. Ер нь бол би өөртөө дургу гэж тэгдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө философч нь чи өөртөө дургу байгаа нь ч гэсэн чамд ашигтай учраас чи өөртөө дургу байгаамаа гэж тэгдэг. Тэгээд яагаад вэ гэсэн чинь нөгөө хоёр чинь ингээд өөрсдөө ингээд ухаал ярилцаал байсан чинь нөгөө хүү тэгдэг байхгүй юу? Одоо би ингээд нэг охинтой үерхэх ч юм уу тэх юм бол нөгөө охин намайг голно штэ гэд тэгдгийн. Тэгэнгүүт нөгөө философч нь аахаа чи охинтой уулзахыг хүсэж байгаа ч гэсэн охинтой уулзах юм бол тэр охин чинь чамайг тоохгүй чи өөрөө тэр охинтой хаягдана гэд айгаад байгаа. Тийм учраас чи өөрөө шал худлаа ингээд өөртөө дургу байх. Өөрийгөө ингээд өөрийнхөө сул талуудыг дөвөөлгэж гаргаж ирээд байгаамаа. Цаад зориг чинь ил ухамсар чинь найз охинтой болохыг хүсэж байгаа ч гэсэн цаана найз охинтой болоод хаягдаад тэгж үлдээд шархлаж үлдэхгүй тулд чи цаана бол найз охингүй байхыг ингээд өөрөө сонгож байгаа. Тэгээд найз охингүй байх шалтгаараа болохоор өөрийнхөө зан арын шиг ч юм уу эсвэл өөртөө дургу байх, өөрийнхөө сул талуудыг дөвөөлгөх гэдэг энэ арга тактикийг чи хэрэгжилж байгаамаа гэж одоо тайлбарладаг байгаа. Тэгэхээр Адлер өөрөө тэгвэл яг шийдэл нь юу юм бэ те? Хүн үнэхээр энэ нөхцөл байдлаа аз жаргалгүйж байна уу? Энэ нөхцөл байдлаа хүн өөрөө бий болгох юм байна. Тэгвэл энэнийх нь шийдэл нь юу юм бэ гэдэг дээр Адлер болохоор тэр зоригтой бай гэдэг. Зориг. Яг үнэндээ саяны хүүгийн жишээн дээр бол би найз охинтой болохыг хүсэж байгаа ч гэсэн найз охинтой болохоос айгаад байгаа юм байна гэдгээ бодтоор хүлээн зөвшөөр. Энийгээ зоригтой бай гэж. Тэгээд бодтоор хүлээн зөвшөөрснийхаа дараа тэр охин дээр очиод ч юм уу өөрийгөө илчил гэж байгаа зоригтойгоор тий илчлээд магадгүй тэр охин чинь ингээд чамааг голлоо гэхэд тэр голж байгаагийн чи өөрөө юунаас нь голоо голж байгаа гадаад үзмжи чинь голж байгаа юм уу чиний дотоод харилцаа хандлагыг чинь голж байгаа юм уу юуг голж байгаа тэрийг нь бодтоор дүгнээд тэрийг өөрөө цаашдаа засаад янзлаад яваач. Хүн чинь өөрчлөгдөх боломжтой шүү дээ. Өөрчлөгдөх боломжтой юм чи ямар нэгэн бүтлгүүтлээс ч юм уу битгий зоригтойгоор нүүр тул. Тэгээд нүүр тулсныхаа дараа тэр сул талаа цааш нь ингээд засаад явчихаа. Хүн өөрчлөгдөх боломжтой. Тэгээд хүн өөрөө хүчрэхэг амтай гэж ингээд Адлер үздэг байгаа. Тэгээд ерөнхийдөө миний хувьд энэ номыг баг одоо 4 дахь удаага уншиж байгаа ингээд салбарч малбараад явж байгаа. 4 дахь удаага уншихад бол яг гол санаа бол хүний яг одоогийн байгаа энэ нөхцөл байдал бол ямар нэгэн цаанаа далд зоригтой байдгийм байна. Гэхдээ Адлерийн тайлбарлаж байгаагаар бол энэ бид нэр өөрсдөө цаанаа юу хүсэж байгаагаа мэдэхгүй ингээд наанаа ингээд хүсэл зориг маань ингээд зөрөлдөөд ийн гэж штэ тий. Тэнгүүд Адлер бол зоригтойгоор та тэр цаанаа байгаа далд хүслээ өөрөө зоригтойгоор тэрнтэйгээ нүүр тулаараа. Тэ гоё арьстай хүнийг харснаа гоё арьстай хүнийг муулах биш. Энэ гоё арьстай хүнд атаархаад байгаа юм бэ. Би яс юм дээр өөрөө гоё арьстай болохыг хүсээд байгаа юм байна. Тэгэхээр тэр хүч энергээд гоё арьстай хүнийг муулах дээр биш бодтоор өөр дээрээ ажиллах дээр те би гоё арьстай болох ёстой юм байна. Гоё арьстай хүмүүс бол хүч хөдөлмөр гаргасан учраас гоё арьстай байгаа юм байна. Тийм болохоор би өөрөө ч гэсэн хичээх ёстой юм байна. Яг үнэндээ гоё арьстай болохыг би хүсээд байгаа юм байна гэд тэгээд тэр хүч энерги арьсаа гоё болгох дээр ингээд зарцуулах ёстой. Тийм болохоор зоригтойгоор яг үнэндээ та далд цаанаа юу хүсээд юунаас айгаад энэ нөхцөл байдлыг өнөөдөр байгаа энэ нөхцөл байдлаа та бий болгоод байна гэдгээ зоригтойгоор өөртөөгөө нүүр тулаад нүцгнэр өөрийгөө хараарай. Бусад хүний тал дээр бол ад үзэгдэх зоригтой байгаараа. Яагад гэвэл бусад хүн угаасаа л өөртөө ашигтай, өөртөө зөв гэсэн сонголтоор тантай харьцаж дүгнэж байгаа. Тэрэнд нь та огтоосоо нөлөөлөх боломжгүй бөгөөд таны нөхцөл байдал одоо тэр хүн таны те чиний баруун хөмсг чинь надад таалагдахгүй байна гэхээр баруун хөмсгөө засах шаардлагагүй. Яагаад гэвэл тэр хүн танд дургүй байх нь тухайн хүнд ашигтай бол та баруун хөмсгөө засаад ирэх юм бол зүүн хөмсг чинь одоо таалагдахгүй байна гэж хэлэх болно. Тийм учраас бусад хүний тал дээр бол ад үзэгдэх зоригтой байгаад зүгээр яг байгаагаар нь орхиороо харин өөрийнхөө тал дээр бол өөрийгөө хууралгүйгээр яг өнөөдрийн нөхцөл байдал чинь ингээд цаанаасаа ингээд одоо хин нэгэн хүн миний амьдралыг ингээд нөлөөлөл юм болгочихсон биш. Та өөрөө яг энэ нөхцөл байдлыг өөрөө сонгоод бий болгосон учраас яг ямар далд
санаагаар далд зорилгоор юуны төлөө би энийг ингээд энэ нөхцөл байдлыг үүсгэж вэ гэдэгт дээрээ өөр дээр яг дотгошоогоо ажиллаад өөрийгөө дотор талаас нь харах юм зоригтой байгаарай. Тэг хүн бол өөрийнхөө амьдралыг хангалттай шууд өөрчлөх боломжтой хүчин чадалтай амьтан гэтээ тэгж чадахгүй байгаа шалтгаан бол жоохон айгаад байгаа тий өөрчлөлт хийсний дараа нөхцөл байдал бүр илүү дортчул яанаач гэдэг юм уу тэр тодорхойгүй байдлаас айгаад байгаа учраас өөрчлөлт хийж чадахгүй байгаамаа гэтээ зоригтойгоор өөрчлөлт хийгээд өөрчлөлт хийсний чинь дараа үр дүн нь буруу алтаатай байх юм бол засахад болно штэ. Яагаад гэвэл хүн өөрчлөгдөх бүрэн боломжтой бөгөөд хүн өөрөө амьдралаа бүтээдэг штэ гэсэн санааг бол маш олон гой жишээнүүдээр тайлбарлаж энэхүү ном дээрээ бичсэн байлаа. Тэгээ миний хувьд бол сүүлийн уншилтан дээр бол ингэж ойлгосон. За магадгүй дахиад нэг уншсан чинь бас арай өөр өнцгөөс илүү гүнзгийч гэдэг юм уу. Эсвэл бүр шал өөр зүйлийг бас олж харж магадгүй. Гэтэ ямар ч тач энэ удаагийн уншилтан дээр бол энэ зүйлийг тий ад жаргалгүй нөхцөл байдал байсан ч гэсэн энэ ад жаргалгүй нөхцөл байдлыг би яагаад үүсгэж байгаа юм бэ гэсэн өөрөө тэр зорилгоо өөрөөсөө дотроос хайж олоорой гэдэг мессежийг авсан байгаа. За мөн ингээд бид нэр уншлаа гэдээ юу нь амьдрал өөрчлөгдөхгүй шүү дээ тий уншиж байгаа зүйлийн амьдрал дээр хэрэгжүүлж байж өөрчлөгдөж өөр үр дүн гарах байгаа. Тийм учраас та энэ сурсан мэдсэн зүйлээ хамтдаа хэрэгжүүлэх юу гэсэн юм бол манай Чинд community-д нэг дээрээ Чинд community маань Чинд гэдэг чинь нөгөө хязгаарын цаана гүн гүнзгий гэсэн утгатай эртний монгол үг шүү дээ тий. Тийм учраас бид нар бол өөрсдөө яг өөрчлөлтийг хүсэж байгаа шүү дээ. Илүү өөрийнхөө нөөц бололцоог задлахыг хүсэж байгаа, хил хязгаараа тэлхийг хүсэж байгаа, өөрийгөө давахыг хүсэж байгаа, хүсэл мөрөөдөл гэдэг нэг юм өөр өнөөдрийн миний хүртээгүй байгаа тэр хүсэл мөрөөдөл гэсэн өөр зүйлийг өөр төвчний зүйлийг хүсэж байгаа шүү дээ. Тийм учраас бид нэр одоо хийж байгаа зүйлээсээ өөр үйлдэл хийж өөр зүйл хийж ээж тэр өөр үр дүн хүртэн шүү дээ. Тийм учраас манай community-г бол Чинд буюу хязгаарын цаана гэж байгаа. Тэгэхээр өөрийнхөө хязгаарыг давж ээж өөр зүйл хийж ээж бид нэр тэр өөр үр дүн хүртэх юм байна. Тэгэхээр хамтдаа өөрчлөгдөж хамтдаа сурсан зүйлсүүдээ хэрэгжүүлээд өөр өөрсдийнхөө хязгаарыг давъя гэсэн ийм зорилготой community байгаа. Тэгэхээр тийм учраас та ч гэсэн өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг хэрэгжүүлэх тийм орон зай хамт олон хэрэгтэй байгаа бол манай community-д нэгдээрээ гэж урьж байна. Тэгээд тайлбар хэсэг дээр нэгдэх линкийг үлдээчихье. За дараагийн бичлэгээр уулзъя. Түр баярлалаа.